Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд энэ 7 өдрийн цуврал хичээл өргөжлөж байна. За өнөөдөр би та бүхэнтэйгээ яаж дуртай ажиллаа орлого сайтай болох вэ? Нэг хоёр ийм туйлд бид нэр оршоод байдаг л да. Юу гэхээр та ингээд ажилдаа дуртай боловч тэр ажил чинь маш бага үнэлэгддэг, та маш бага орлоготой байгаад байдаг. Эсвэл зарим нэг нь болохоор чинь ажилдаа дургүй мөртлөө тэр дургүй ажил нь бас орлого өгөөд идэг, илүү орлого өгөөд идэг. Тэр яаж дуртай ажиллаа хийж тэр нь орлого сайтай байх вэ? Энэ дээр өөрийгөө юу хийх ёстой гэдэг яаж таньж мэдэх вэ гэдэг энэ талаар хичээл явуулахар шийдлээ. Тэхийн тулд та нэг юм 3 хүснэгтийг бэлдэх нэ. 3 хүснэгтийг бэлдээд мэдээж танд өнөөдрийг хийж байгаа ажил чинь та тэрэндээ маш дуртай, сэтгэл ханамж сайн авдаг, тэгсэн мөртлөө таны амьдралын бүх асуудлыг шийддэг бол танд энэ илүү үр дүнтэй байх болно. Яг та юу хийх ёстой юм бэ? Та хоёр төрлийн хүн байна л да. Юу гэхээр нэг хэсэг хүмүүс нь бол хүнтэй харилцах, хүмүүстэй ярилцах, энэ нийгмийн идэх оролцоо илүүтэй ийм тал руу нээлттэй ажлуудыг хийх тэр хүнд их зогтдог. Юмыг зохион байгуулдаг, манлайлан удирдах чадвартай тийм хүмүүс байдаг. Нөгөө хэсэг хүмүүс нь болохоор чинь техникийн хүмүүс байдаг. Ихэвчлэн техниктэй харьцах, хүнтэй харьцахаас илүү техниктэй харьцаж явах юм бол тэн дээрээ үр дүнгээ илүү гаргадаг. Тэр нь өөрт нь илүү тааламжтай байдаг. Хүнтэй харьцах гэхээр айцтай байгаад байдаг. Ийм байдаг. Тэр та яг өөрийнхөө мөн чанарын тэр дотоод сэтгэлийн дуудлын ажлаа олсон уу үгүй юу? Тэр хийж байгаа ажлаасаа та илүү сайхан сэтгэл ханамж авч ийн үгүй юу? Тэгээ хийж байгаа ажил чинь танд үр дүн өгч гэнэ гэдгийн талаар илүү сайн тодорхойлохын тулд та энэ аргыг ашиглаад үзээрэй. За энэ арга бол ингээд 3 хүснэгтийг бий болгоно. 3 хүснэгтийг бий болгоод энэ 3 хүснэгт нь юу гэхээр та нэгдүгээрт нь эхлээд та өөрийнхөө дуртай өдөр болгон хийх дуртай ажлаа бичнэ. Ер нь өдөр болгон та ямар ажил хийдгийг дуртай одоо ажлаа бичнэ гэсэн үг. Энэ дээр өдөр болгон хийх дуртай ажлаа. За энэ хоёрдугаар баган дээр болгоод чинь та юу хүсэж байна? Ямар юм хийж сурахыг хүсэж байна гэдэг талаас нь бичнэ. Юунд суралцмаар байна? Ямар үйлдэл хийдэг болмоор байна гэдэг, ямар чадваруутай болмоор байна гэдэг талаас нь хоёрдугаар багандаа бичнэ. 3дугаар багандаа бол та төсөөлөд үзтээ таны санхүүгийн эдийн засгийн асуудал бүрэн шийдэгдсэн. Та мөнгө олох шаардлага байхгүй. Та мөнгөний төлөө ажиллах шаардлага байхгүйгээр бүрэн шийдэгдсэн. Тэр үе та юу их вэ? Гэдэг асуултыг өөртөө тавих нь. 3дугаар баган дээр энэ асуултыг өөртөө тавих нэ. Таны эдийн засгийн санхүүгийн асуудал бүрэн шийдэгдсэн байна. Гэр бүлийн асуудал чинь бүх асуудлаа хүүхдийн сургалтын төлбөр, аялах, амрах одоо юу гэдэг бүх юмээ шийдэгдсэн байна. Тэрэндээ та мөнгөн дээр санаа зовхохгүй болсон байхад та юу их вэ? Таны хийх дуртай зүйл чинь юу вэ гэдэг. За энэ зүйлүүдийг тодорхойлохын тулд та хамгийн багадаа 10 зүйлээр 10 хэсгээс бүтсэн бичгний хамгийн багадаа ингэж эндээс нь тодорхойлоод гарч ирнэ. Тэгэхээр магадгүй та эхний баганд юу жичих вэ гэхээр та өдөрт жишээлбэл хүнтэй ярилцах дуртай бол бичгнэ шүү дээ. Нэрээ би хүнтэй ярилцах дуртай шүү гэж одоо энэ дээрээ бичгнэ. Жишээлбэл би бол өөрөө хүнтэй ярилцах хүний тоонд ордог, хүнтэй ярилцах дуртай. Яг хүн бол ертөнцийг харах тойл гэж үздэг юм аа. За магадгүй та энэ дээр спортоор хичээлэх дуртай бол спортоор хичээлэх дуртай гэдэг бичгэн. За та ном унших дуртай бол ном унших дуртай гэж бичгэн. Ингээ өдөр та юу хийдгийг, яг хийдэг бодит ажлуудаа энэ дээрээ бичгнэ. За энэ дээр хүсэж буй зүйлээс жишээлбэл та англи хэлийг сурах юм. Англи хэл. Би ч гэсэн өнөөдөр гадаад хэлээс орос хэлтэй англи хэлийг тэр сайн мэдгүй, баг зэрэг мэддэг. Гэхдээ би англи хэлийг сурах хүсэл тэмүүлэл байдаг боловч яг үнэнээ хэлэхэд бас энэ дээр цаг хугацаа зарцуулж чадахгүй явж байна. Тэгэхээр энийг та хүсэж буй зүйлдээ бичгэнэ шүү дээ. Англи хэл сурмаар байна. За бизнес эрхлэмээр энэ ч гэдэг юм уу. Би бол энэ бизнес эрхлэх дуртай. Би бол энэ одоо бизнес эрхлэх ч гэдэг юм уу. Энэ бол шин санаачлаг гаргахад дуртай байж байгаа тийм. Энэ дээр та бас бичгэн. Спортоор хичээлэх бол одоо спортоор хичээлвэл та спортоор хичээлмээр байна гэдгийг энэ дэр бичдэг ч юм. За эдийн засгийн эрхчлөөнд та хөрчүүл юу аах вэ? Ерөөсө мөнгө асуудалгүй болсон үед та юу вэ? Мэдээж та тэр дуртай юмнуудыг бичгэн. Аялах, амрах, гэр бүлдээ илүү цагийг өнгөрөөх ч гэдэг юм уу те? Найзтай илүү цагийг улс орондоо хэрэгцээтэй зүйл хийх, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх, сайн үйлс хийх ч гэдэг юм одоо юу байдгийг. Энэ одоо эдийн засгийн эрхчлөөнд хүрсэн бүрэн асуудал шийдсэн та юу вэ гэдэг бичгэн. За ингээд бичсэн энэ 3 зүйл дээрээ та энэ чи 10 хүртлээ бичсэн шүү дээ. 10 хүртлээ бичээд хаана давтагдж байна гэдгийг. Гурвуулан дээр нь. За энэ нэр өдөр тутам хийдэг юм дээр давтагдж байна. Хүсэж байгаа зүйл дээр давтагдж байна. Эдийн засгийн эрхлөөнд хүрсэн хойноо би мөнгөний асуудал шийдэгдсэн дараа ийм зүйлүүд хийх юм бэ давтагдж байна гэвэл та яг тэрийг энэ бол яг миний
эрхлэх ажил, хийх ёстой ажил юм байна гэдгээр сонголтоо хийх нэ. Ингээд тэр бол таны дотоод мөн чанарын чинь дотоод одоо дуудлагын чинь ажил гэсэн үг. Тэгэхээр та энэ дуртай зүйлдээ цаг хугацаа зарцуул та амжилтанд хүрэх илүү магадaltaй болно гэдгийг хэлмээр байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Түр баяртай.